Байцгаана уу их бат зоргийн их хүшин та бүхэнтэйгээ энэ шинэхэн влогоор уулзаж байна. Тэгээд та бүхний харж байгаачлан энэ удаагийн влогоор бяцхан хүүхдүүд баярлуулахаар бэлэг бэлтгэж байгаа тухайга та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм аа. Тэгээд ямар бэлэг вэ гэхлээр зоргоо их хүш хоёр нь болохоор олон жил бодсон зүйлээ хэрэгжүүлэх гэж байгаа. Юу вэ гэхээр том хүү итгэлийнхаа төрсөн өдрөөр хоёлоо жил болгон итгэлийн бэлэг гээд хүүхдүүд баярлуулж байя гэсэн тийм яриа өрнүүлээд нилээдгүй хэдэн жилиг өнгөрүүлсэн. Тэгээ бяцхан дүүнэртээ зориулаад амьдралд нь итгэл найдвар, баяр хөөр, тэр гэрэл асаасан гоё бэлэг байгаасай гэж хүсээд тэгээ энэ бяцхан бэлгүүдийг бэлтэж байгаамаа. Тэгээд бэлгэнд маань эхлээд юу одоохондоо бэлдсэн байгаа та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэгээд хамгийн дөрөнд болохоор энэ уутыг нь авсан. Энэ аюу хөрх эсгийн уут байгаа. Тэгээ энэ болохоор бас манай нэг найз хүүхдийнхаа эмчилгээнд зориулаад энэ хүү уутыг бас борлуулж байгаа нь бит хоёроос найзыгаа дэмжээд энэ хүү уутыг авсан байгаа. Энэ болохоор ингээд зүгээр бэлэг болоо дараа нь хаягдах биш, дараа нь ингээд бас хэрэглэж болохоор аюу хөрхөн зузаан гутал мотл таавчгаа хийгээд явчих боломжтой юм хөрхөн уут байгаа. За тэгээд дараа нь болохоор бүр гоё юм яасан гэхээр энэ бит хоёр оймс К50-ийн борлуулдаг оймс байгаа. К50-ийн нэртэй. Тэгээд бит хоёр эхлээд хүүхдүүдтэй хэлж авчаад тэгээд аюу гоё санагдаад тэгээд К50-ийнхаа ахаас бит хоёр ингээ хүүхдүүд баярлуулах гэж байгаамаа. Тэгээд хэмжээгээр авч болох уу гэд тэгсэн ах маань болноо гэд бүр нэмээд 50 ширхгийг бит хоёрт бэлгэнд өгсөн байгаа. Тэгээд манай итгэлийн бэлгийг бас дэмжиж бэлэг илгээсэн К50-ийнхаа ах эгч нартай маш их баярлаа. Тэгээд энэ хөөрхөн аймс маань хүүхдүүдийн маань бэлгэнд бас орохоор болсон байгаа. Тэгээд дараагаар нь мэдээж хүүхдүүд баярлуулж байгаа учраас хөөрхөн чихмэл байвал гэж бодоод бит хоёроос энэ чихмэлийг авч хийж байгаа. Тэгээд ер нь бол бэлэг гэхээр дандаа л аав ээжнэр хүмүүс ингээд ажлынхан ч гэдэг юм уу тий чихэр жимс байдаг болохоор бит хоёрын хувьд аль болох чихэр жимс гэхгүйгээр хүүхдэд хэрэгтэй хүүхдийг баярлуулах мэдээж хүүхэд чихэр жимс байвал баярлна л да. Гэтэ тодорхой хэмжээний эрүүл эко бас хүнсийг оруулахыг бас бодож байгаа. Тэгээ бэлэг маань бас яг зорилттой хүүхдүүдтэй очиосоо гэж хүсэж байгаа. Тэгээ бит хоёрыг бас аав ээжнэр маань бас таньдаг ах эгчнэр маань бас маш их дэмжиж санхүүгээр болон бэлэг тараах гихчлэн бас туслая гэсэн хүмүүс аягүйх байгаа. Тэр хүмүүстээ маш их баярлалаа. Энэ хүү итгэлийн бэлэг маань бас цаашдаа жил болгон өрнүүлнэ. Тэгээд энэ удаа бит хоёр болохоор яг 100 хүүхдийг баярлуулъя гэсэн зорилготой бэлгүүдээ бэлдэж байгаа. Тэгээд цаашдаа 1000 100000 гихчлэн өргөн хүрээтэй үйл ажиллагаа болно. Тэгээд олон хүүхдүүдийг баярлуулах зорилготой. Бас нэг гол зорилго нь ч гэсэн хүн маань бас хүнийг баярлуулаа. Тэнцэнээсээ бас кайф аз жаргалыг тэр хүн баярлуулах, хүүхдийн инээдийг харах тэр бас аз жаргалыг мэдрээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд хүн маань бас өөрийнхөө насандаа тохиорсон хүмүүсийг бас баярлуулад магадгүй оюутан болоод хин нэгнийг бас сурахыг хүсэж байгаа хин нэгэнд те сургалтын төлбөрөөр нь дэмжлэг үзүүлэх ч юм уу те энэ итгэлийн бэлэг маань цаашдаа маш өргөн хүрээтэй явагдана гэж итгэж найдаж байгаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Тэгээд итгэлийн бэлгийг маань бас цаашдаа хэрхэн өрнөж, хэрхэн хүүхдүүдтэй тараагдахыг бид бүхэн бас блогороо дамжуулах болно. Тэгээд бүхэндээ баярлалаа. Чинөө зовгүй маргааш бэлгээ тараа. Хавар тарах чинь да. Хавар тарах чинь. Скватер зүгээр хай төсрөө авах нь. хойшоогоо 32-аас хойш. За. За бид бүхэн 100 хүүхдийнхаа бэлгийг бэлдээд дуслаа. Тэгээд маргааш хүүхдээ аваад хүүхдтэйгээ хамт бэлгээ тараа. Тэгээд хамт байгаарай. За бид бүхэн бэлгээ тараах гээд Скватер дүүгийн 2 дугаар орон дээр ирсэн байна. Би машин дөрөв бэлгэхдээ хүүхдүүдэд баярлуулгаад хүүхдүүдэд хайгаад явж байна. Тэгээд бэлгэнд маань бас хөв нэмрээ оруулсан гэр бүлийнхэндээ тэгээд бэлэг болсон ихчтэй, жагаа ихчтэй болон бэлгэнд бас хандив өгсөн хүмүүстээ маш их баярлаа. Тэгээд хүүхдүүдэд баярлуулах гэж байна. Тэгээд хамт байгаарай. Сокодо баярлаа гэрээ. Сокодо баярлаа. Уутны эзэн Сокодо баярлаа. баярлаа.
Часаач хийж үзлээ. Одогчтой. Ясах гэж үзлээ. Өчнө насангөө. Өгч минийх үү. А энийг өгч. Анаад энийг өгч. Тэр энэ. Анаа тэр. За, болцсон уу? Танаа түүхтэй юм өгч. Тэн хоёр юм. За, 3 эмчтэй гэсэн үү? 4 эмчтэй. За, 1 2 2 3 За. улаа. За, ингээд 4 ах нь тий. За, 1 ах нь. Агаад нэг ам. За, нэг ах. За. Сайн баярлаарай. Энийг өгч. А, биш та ярах гэсэн үү? А, тэгвэл иш өгч. Чинь бол жижиг юмсдаг. Хита энийг өгч. Хүү юм ах юм уу? А. Чиг. Зөө бэлэг шанс хэлж байна. Тэр уу янсан гэж. Араа чинь. Наач юм. Аа. За мэн. Яса. Митүрөө. Атауч атапо. За. Атап юу юм? Кити нэсэй. Сого тачоо. Араа юм. 이 포스트에서. 이쪽 된다. Китнэсэй. Тэрэн орох гэж. 어이 보세요. 자, 학교 사람이 이거 좋아하는 어느 몇시 할만 하지? 아, 진짜. 자. 자, 잠깐만. 자, 잠깐만. 자. 아빠 거기다 더 줘. За баярлалаа. Ямар мундаг хөвөө. 야, Итгэлийнхаа бэлгийг бид бүхэн тарааж дууслаа. Тэгээ эхлээд бид хаагуур яаж тараахаа мэдэхгүй байжгаад хороогоор орж тэгээ олон хүүхэдтэй айлуудыг сонгож авсан. Тэгээд тус хорооныхоо цэцэрлэгээр ороод бодуудынхаа бас аав ээж утасны дугаарыг авч агаад холбогдоод хүүхдэд нь бэлэг өгч болох уу гэж агаад асуугаад бид нэр тараасан байгаа. Тэгээд сүүлдээ ингээд тараагаад явжсэн чи хүү маань бүр амар хөөрхөн би өгье шүү, би өөрөө өгье шүү гэж тэгж байгаа. Тэгээд ингээд гудамаар явж байхдаа ингээд хүүхдүүд хаана ингээд ирлхийлээд хайж байгаа тэр хүүхдийнхаа тэр нүднээс гэрэлдэг тэр гэрлийг хараад үнэхээр их баяртай байсан. Тэгээд айгу зөв зүйлийг хийж байгаа юм байна гэдэгтээ бас бат итгэлтэй болсон. Тэгээд сүүлдээ бид нэр бүр харанхуй болоод айлуудаар хаалгын тогсож байгаа танаа түүхэд байна уу бид бүхэн бэлэг өгөх гэсэн юм гэд бас сүүл рүүгээ тэгж бэлгээ тараасан. Тэгэл хүүхд маань ингээл байн тий одоо хэдэн бэлэг үлдсэн бэлэг дуусаагүй сте гээл тий. Тэр бүгдийг харж байхдаа үнэхээр их баяртай байсан. Тэгээд хүүхдүүдтэй бэлгээ тарааж дуусаад тэгээд сүүлийн бэлгийг хүртэл хүүхд маань ингээ машинаасаа буугаад би өөрөө өгнө гээл бэлгээ авч байгаа л гүүж очиад тий араас нь гүүжчихэж байгаа л хүүхдтэй өгөөл тий. Үнэхээр гоё үйл ажиллагаа байлаа. Тэгээд дараагийнхаа үйл ажиллагааг бас тэсэн ядаг хүлээж байгаа. Дараагийн удаа болохоор бид бүхэн яг зориулаад гоё итгэлийн бэлэг гэдэг хайрцаг хийлгүүлээд тий тэрэн дотроо бас ингээд хөөрхөн хүүхдүүдтэй зориулаад захиа бичээд сэтгэлийн үг, урам үг, хөгнүүдийг бас бичиж гэдэг тийм санаа сэтлүүд бас төрсэн байгаа. Тэгээ дараагийнхаа бас итгэлийн бэлгийг үнэхээр цаг гаргаад сэтгэлээ гаргаад тэгээ улам илүү ихээр бүр баяр хөөртэйгээр хийхийг хүсэж байгаа. Тэгээд энэ хүү влогтой минь хамт исэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай, доорх subscribe, лайкийг дарахаа битгий мартаарай.